Та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Өнөөдөр бидний ярилцах сэдэв бол бодомж гэж юу вэ гэсэн сэдэв байгаа. Тэгэхээр бодомж гэсэн сэдв нь ангийн сурагчдын логик сонгон хичээлийн сэдэв байна. За 2025 оны ЭСТ ерхий шалгалтанд ирсэн бодомжтой холбоотой сорил дээр хүүхдүүд бас нэлээд алдсан хүндэтэр сэдвт орж байна. Тийм учраас та бүхэн бодомж гэж юу вэ? Бодомжийн логик бүтцэд ямар элементүүд ордгийг, за тэгээ бодомжийн ангилал, бодомжийн терминий хуваарлалт, бодомжоос шууд дүгнэлт хийх тэр үйлдэлүүдийн талаар товчхон тайлбарлая. Тэгээд лекцийнхаа төгсгөл би та нартай холбогдох, уншиж ашиглах номуудыг танилцуулна. Тэгээд тэдгээр ном сурагчдээс бас дэлгэрүүлээд уншиж судлах шаардлагатай юм аа. За өнөөдрийн ярих агуулгыг 5 зүйл дээр товчхон тайлбарлачих. Эхлээд бодомж гэж юу? Тэгээд бодомжийн логик бүтээц, бодомжийн ангилал, тэгээд бодомжийн терминий хуваарлалт, тэр категорийн бодомжоос шууд дүгнэлт хийх энэ асуудлуудыг авч үзье. За эхлээд ер нь логик гэж юу вэ? Энэ логикийг судлах явдал бидэнд яагаад хэрэгтэй вэ? Хэрэгсэх шаардлага нь юу вэ гэдэг талаар бас товчхон тайлбарлачаа. Тэгэхээр логик гэдэг үг бол ер нь өөрөө ийм грек үгнээс гаралтай зөв дистралал, зүй тогтол гэсэн утгатай. Логик бол өөрөө энэ философийн бас нэг салбар шинжлэх ухаан. Одоо 2500 орчим жилийн тэртээ эртний грект үссэн логикийг өргөн дахинд үндэслэгч бол Аристотель гэдэг эртний грекийн алдартай философч байна. За тэгэхээр логик бол юу судалдаг вэ гэхээр сэтгхүй, түүний хэлбэрүүдийг, хуулиудыг, дүрмүүдийг судалдаг. Тэгэхээр өнөөдөр бид нар хэр зөв сэтгэж гин үү? Зөв сэтгэгээсээ буруу сэтгэх нь их байна уу? Буруу сэтгээд буруу ойлгоод тэгээд буруу шийдвэр сонголт гаргаад ингээд алдах явдал бол их байна л да. Тэгэхээр энэ логикийн мэдлэг бол ерөөсөө бүх салбарт хэрэглэгдэнэ. Бидний өдөр тутмын амьдралаас эхлээд бүхий л шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний салбарч байдаг юм. Тийм учраас бид нар яах ёстой вэ гэхээр ер нь хүн гэдэг бол өөрөө сэтгэгч амтан. Би сэтгэж байгаа учраас оршиж байгаа юм гэдэг Декартийн хэлсэн бас алдартай ч үг байдаг. Тэгэхээр ер нь хүний өөрийг нь мөн чанарыг тодорхойлдог, хүнийг бус тамтаас ялгаж өгж байгаа нэг гол зүйл бол энэ сэтгэх чадвар, эргцүүлэн бодох, шүүн тунгаах чадвар орчин үед улам бүр ач холбогдол өсөж байгаа. За тэгэхээр ер нь сэтгхүй гэдэг бол өөрөө их өргөн агуулгатай нарийн эдрээтэй үйл явц байгаа. Сэтгхүйг судалдаг олон шинжлэх ухаан байна. Жишээлбэл сэтгэл судалт бол тэр сэтгцийн үзэгдэл үйл явц болох талаас нь судалж байна. Харин логик бол гол нь юу судалж байгаа вэ гэхээр яг сэтгхүйн хуулиуд байна. Зөв сэтгэх хуулиуд. Тэгээд тэр сэтгхүйн үндсэн хэлбэрүүд бол та нар мэдж байгаа 3 үндсэн хэлбэр байна шүү дээ. Ойлголт, бодомж, оюун дүгнэлт. За тэгэхээр энэ ойлголт, бодомж, оюун дүгнэлт тус бүртээ ямар онцлогтой юм? Бодомж ойлголтоос юугаар ялгаатай юм? Оюун дүгнэлтэйгээ яаж холбогдож гинүү гэдгийг энэ хичээлийн явц та нар бас анзаарах хэрэгтэй байгаа. За тэгээ өнөөдөр яагаад бид нар логикийг судлах ёстой, бодомж гэж юу вэ гэдэг талаар судлаж мэдэх шаардлагатай вэ гэхээр ер нь энэ сэтгхүйн хууль хэлбэрүүдийг мэдэх, тэдгээрийг өөрсдийнхөө өдөр тутмын амьдрал үйл ажиллагаанд зөв хэрэглэх, ухамсартайгаар ашиглах явдал бол өнөөдөр сэтгэлгээний соёл, сэтгхүйн соёлыг төлөвшүүлэхэд, тэрийг сайжруулахад ер нь зөв зэгцтэй, дистралтай бүтээлчээр сэтгэх энэ дадал чадварыг хөгжүүлэхэд зайлшгүй судлах ёстой зүйл юм аа. Тэгэхээр сурагчдагч та бүхэн зөвхөн нэг ЭСТ ерхий шалгалт өхийн тулд биш, тест бүглэхийн тулд биш, ер нь өдөр тутмын чинь амьдралын нэг чухал хэрэгцээ бол зөв зэгцтэй, дистралтай, бүтээлчээр сэтгэх тэр арга чадвар суралцах явдал байна. За тэрэнд заашгүй эзэмших ёстой нэг мэдлэг бол энэ бодомж гэж юу вэ гэсэн сэдэв байна. За тэгэхээр бодомж бол ямар нэгэн юм тодорхой шинж харилцаа байгаа эсхийг батлах юм үгүйсгэх байдлаар илэрхийлж байгаа сэтгхүйн нэг үндсэн хэлбэр. Өөрөөр хэлэх юм бол бодомж нь юм сүтгэл тодорхой шинж тэмдэг холбоо харилцаа байгаа юм уу, байхгүй гэдгийг илэрхийлж байгаа. Тэгэхээр жишээ нь Монгол улс бол эртний төвхтэй улс мөн гэхээр Монгол улс бол эртний төвхтэй улс мөн гэдгийг бол баталж байна. Дэлхийн түүхэнд бол монголчуудын төр улсын түүх байна. Дээр нь 13 дугаар зуун бол дэлхийн түүхэнд монголчуудын 100 гэж хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр дэлхийд ийм ноёрхож исэн улс гүрнүүдийн түүх бол бас цөөхөн байгаа шүү дээ. Тийм учраас тэгэхээр ер нь бодомж ойлголтоос ямар ялгаатай вэ гэж та нар бас нэг эргцүүлэн бодоод өөртөө асуулт тавиад үзэх хэрэгтэй. Ойлголт бол тухайн нэг үзэгдэл үйл явцад тодорхой тал шинж, мөн чанарыг тодорхойлогч гол шинжүүдийн үүднээс тань мэдэх сэтгхүйн үйлдэл хэлбэр байдаг бол бодомж бол ойлголтууд холбогдож иж үүсэж байгаа сэтгхүйн хэлбэр.
Жишээлбэл Монгол улс гэдэг нэг ойлголт байна. Эртний төвхтэй улс гэдэг нэг хоёр ойлголт. Тэгэхээр бодомж гэдэг маань бол хоёр болон түүнээс дээш ойлголтуудаас одоо дундаас үүсэж байгаа ийм онцлогтой. За бодомжийн логик бүтцийг одоо сайн анхаарах хэрэгтэй байгаа. Энийг яаж ойлгож байгаас цааш нөгөө бодомжийнхоо одоо хэлбэрүүдийн онцлогийг ойлгох, бодомжийн тэр терминий хуваарлалт тэр дүгнэлтүүд хийхэд бол маш чухал ач холбогдолтой байдаг. За тэгэхээр бодомжийн логик бүтцийн хувьд хоёр үндсэн элементээс бүрдэж байгаа. Нэгдүгээрт бол энэ бодомжийн субъект байна. Хоёрт нь бодомжийн предикат байна. За тэгээс гадна бас энэ бодомжийн субъект предикат хоёрыг хооронд нь одоо нэгтгэж холбож өгж байгаа тэр холбоос квантер гэдэг бас одоо хэмжигдэхүүнүүд байна. Тэгэхээр бодомжийг бол нэг ийм логик томьёонууд байна л да. Одоо субъектийг бол S гэдэг үсгээр тэмдэглээд латины предикатыг P гэсэн үсгээр тэмдэглэж байгаа. Тэгэхээр одоо бодомжийг S бол P мөн. Энэ бол одоо баталсан бодомжийн томьёо. S бол P биш гэдэг нь бол үгүйсгсэн бодомжийн одоо томьёо. За энэ томьёонуудыг ингээд шууд сорилон дотор тестэнд оруулчихаар бас хараад шууд таньдаг байх хэрэгтэй. Тэгвэл бодомжийн субъект гэж юу юм? Бодомжийн субъект бол бодомжинд хилэгдэж байгаа уг зүйлийн тухай ойлголт. Бодомжинд хилэгдэж байгаа уг зүйлийн тухай ойлголт. За энэ дээр нэг жишээ авъя. Монгол улсын их сургууль бол манай улсын ууган их сургууль мөн гэсэн ийм бодомж байна. За энэ дээр бол энэ Монгол улсын их сургууль гэдэг бол субъект, энэ бодомжийн субъект нь. Өөрөөр хэлэх юм бол энэ бодомжинд хилэгдэж байгаа зүйлийг илэрхийлж байгаа ойлголт. Тэгвэл бодомжийн предикат гэдэг бол тэр бодомжинд яригдж байгаа юмс үзэгдлийн шинж тэмдгийн тухай ойлголт. Жишээлбэл одоо саяны жишээн дээрээс харахад манай улсын ууган их сургууль гэдэг нь бол энэ бодомжийн предикат болж байгаа. Тэгэхээр Монгол улсын их сургууль бол 1942 онд анх байгуулагдсан анхны их сургууль. Бусад их сургуулиуд бол ерөнхийдөө Монгол улсын их сургуулиас салбарлаж одоо явцын дунд өөрч хөгжсөн байдаг. За тэр квантер холбоос гэдэг нэг хоёр ойлголт байна. Квантер гэдэг бол нэг тэр тоон илэрхийлэл байгаа. Бүх зарим нэгч гэсэн нэг ийм тоонуудыг илэрхийлж. Бүх хүн, зарим хүн, нэгч хүнч гэдэг юм. Холбоос нь бол ба, бол, мөн, биш гэдэг одоо олон ийм холбоосууд байна. За тэгэхээр бодомжийн энэ субъект, бодомжийн предикат хоёр бол ер нь бодомжид таны мэдхийн талаар ямар үүрэгтэй юм бэ гэдгийг бас сайн бодож үзэх хэрэгтэй. Энийг бас сайн ойлгох хэрэгтэй байгаа. Ер нь одоо энэ логикийн сэтгүүийн хуулиуд, хэлбэрүүдийг судлахад та нар нэлээд хийсвэрлэх, эргцүүлэн бодох, шүүн тунгаах, та нараас бас тодорхой тийм дээд эренбийн сэтгүүийн шаардж байгаа эргцүүлүүдийг сайн бүтээлчээр одоо хандах хэрэгтэй. Тэгэхгүй ойлгомжгүй байна гэд хааж хайдвал хизээч ойлгохгүй. Бүр болох бол одоо цээжлэх хэрэгтэй. Цээжлэх бол бас муу арга биш. Цээжилж байгаад ойлгож болно. За тэгэхээр бодомжийн предикат бол бодомжинд өөртөө үндсэн утга санааг хадгалж байгаа. Бодомжид яригдж байгаа тэр зүйлийн тухай шинэ мэдлэгийг агуулдаг ийм үүрэгтэй. Харин бодомжийн субъект нь болохоор бодомжид дурддагдж байгаа уг зүйлийг зөвхөн тусгачл байгаа. За энд нэг жишээ авъя. Хүн бүр давтагдшгүй онцлогтой. Хувь хүн болгон давтагдшгүй онцлогтой гэсэн ийм бодомж байна. Тэгэхээр энэ дээр хүн гэдэг бол яах нь вэ? Тэр бодомжинд дурддагдж байгаа зүйл. Тэрийг зөвхөн тусгаж байна. Харин предикат нь бол давтагдшгүй онцлогтой. Хүн болгон одоо оюун ухаан, сэтгхүй, хэл яриа одоо биеийн төрх юу гэдгийг цор ганц давтагдшгүй байдаг. Тэр одоо шинэ мэдлэгийг бол энэ бодомжид предикатаас нь харж болж байна. За дараа нь түрүү хэлсэн ер нь бодомжийн бас нэг чухал элемент бол холбоос. Энийг бас та нараас ойлгох хэрэгтэй. Зөвхөн одоо субъект, предикат хоёроор бас хязгаарлаж болохгүй. Тэгэхээр холбоос бол яах нь вэ? Предикатаар сэтгэгдэж байгаа агуулга бодомжинд яригдж байгаа зүйлд байна уу үгүй юу гэдгийг тогтоож өгч байгаа. Ийм бас чухал үүрэгтэй. За заримдаа бодомжинд холбоос ямар ч үгээр илэрхгүй бас байж болно. Жишээлбэл соёл бол үнэт зүйлсийн тогтолцоо гэсэн бодомж байна. Энэ бодомжинд эцэст нь байвзах нөгөө мөн гэдэг юм уу, болно гэдэг юм уу, болдог гэдэг юм уу, байна, байдаг гэсэн ийм холбоос айл нэг нь үгээр илрээг байгаа. Тэгтээ бол ингээд шууд ойлгогдож байгаа. Тэгвэл холбоос бас яах нь предикатаар сэтгэж байгаа агуулга өөрөө батлагдж байгаа эсвэл үүсгэж байгааг бас илэрхийлдэг юм. Тэгэхээр энэ одоо холбоосны ачаар бид нар яах нь бодомжинд тэр хоёр үндсэн элемент болоод байгаа бодомжийн субъект, предикат хоёр бол нэгдмэл болдог.
Тэгэхээр энэ бодомжийн логик бүтцэд орж байгаа элементүүд бол тус бүр дэм таны мэдхэн бас чухал үүрэг ач холбогдолтой байна. За дараа нь бас нэг та нарын анхаарах зүйл бол бодомж өгүүлбэрээр илэрхийлнэ. Тэгэхдээ бодомж өгүүлбэр хоёр бас адилхан юм уу гэвэл ялгаатай байгаа юм. Юуны өмнө бол одоо бодомжийн бүтэц өгүүлбэрийн бүтэц хоёр бол ялгаатай байна. Бодомжийн бүтцийг сая бүрдэл хэсгүүд нь бид нар субъект предикат холбоос орно гэдэг ирсэн. Тэгвэл өгүүлбэрийн бүтцэд бол юу байдгийг? Өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн, өгүүлбэрийн дид гишүүд орж байгаа. За энд нэг жишээн дээр аваад үзэх юм бол ёс зүйн хэм хэмжээ нь ёс суртахууны зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал нөхцөл болно гэсэн энэ бодомжид ёс зүйн хэм хэмжээ гэдэг бол энэ ойлголтын одоо энэ бодомжийн субъект нь болж байна. Ёс суртахууны зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал нөхцөл гэдэг нь бол предикат нь болж байгаа жишээт. Тэгэхээр энэ дээр бол анхаарах хэрэгтэй. За дахиад энэ бодомж өгүүлбэр хоёр бас ялгаатай гэдгийг юун дээрээс харж болох вэ гэхээр бодомж бол ихэнхдээ нэг хөөрнөх өгүүлбэрээр илэрхийлэгдэж байгаа. Баталсан юм үгүйсгсэн. Гэхдээ өгүүлбэр болгон бодомж болохгүй. Жишээлбэл одоо зарим асуух өгүүлбэр бол бодомж болж чадахгүй. Ягаад тэгэхээр тэр асуух өгүүлбэр бол тухайн зүйл, тухайн шинж тэмдэг юм уу харилцаа байгаа эсхийг нотлох юм уу үгүйсгэх боломжгүй байгаа. Жишээ нь хин явж гин ч гэдэг юм уу, энэ номыг яагаад чи уншаагүй юм бэ ч гэдэг юм уу, ийм асуух өгүүлбэрүүд бол бодомж биш. Гэхдээ бас зарим одоо тэр уран сайхны амигаар илэрхийлсэн асуух өгүүлбэр бодомж болдог зарим тохиолдолд. Жишээлбэл аз жаргалыг хүсдэггүй хүн гэж байдгүй гэсэн ийм асуух өгүүлбэрээр ер нь бүх хүн аз жаргалыг хүсдэгэ гэсэн тийм одоо бодомж утга агуулга бол илэрхийлэгдэж. За дараа нь энэ анхааруулах өгүүлбэр бол бас бодомж биш. Тэгэхээр өгүүлбэр болгон бол бодомж биш ээ. Бодомж гэдэг бол бид нар түр гэж юу вэ гэдэг дээр хэлсэн шүү дээ. Гол нь тухайн үзэгдэл үйл явцад тухайн шинж тэмдэг юм уу харилцаа байгаа эсхийг батлах эсвэл одоо үгүйсгэх батлах юм уу нотлох ч гэж одоо хэлж болно. Тийм өгүүлбэрээр илэрхийлэгдэж. За тэгвэл сая одоо ярьсан зүйлүүдийг энэ бодомж өгүүлбэр хоёр ялгаатай юм а гэдгийг одоо хэр сайн ойлгосон бэ гэдэг ийм дасгал ажил, ийм сорил ороод ирж болно. Тэгвэл та нар юу гэж хариулах вэ? Дараах өгүүлбэрээс аль нь бодомжийн жишээ болох вэ гэдэг ийм сорил ороод ирлээ гэж. За эхлээд дайны дэлхийд инх тайван манд тухай гэж. Энэ одоо хөөрнөх өгүүлбэр мөн үү? Та эрт босдгоо гэж энэ асуух өгүүлбэр бодомж болох уу? Бодомж бүхэн хөөрнөх өгүүлбэрээр илэрдэг гэсэн энэ бодомж бол одоо бодомжийн жишээ болно. Шалгалтандаа сайн бэлдээрэй гэд. Энэ бол одоо нэг анхааруулах өгүүлбэр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бодомж. Бороо орж байна гэсэн энэ одоо бол бодомжийн жишээ мөн. Гэх мэтээр одоо гол нь ингээд нэг онлайн шинжтэй мэдлэгээ мэдхний хэрэгт хэрийгээ амьдрал дээр яг одоо хэрэглэх чадварыг чинь шалгасан тестүүдээр бодохгүй хариулаад алдаад байгаа зүйлүүд их байна. Тийм учраас та нар уншиж байхдаа зөвхөн номоноор байгаа жишээ биш. Өөрсдөө бас бүтээлчээр хандаад өөр ямар жишээ байж болох юм. Тэрийг сайн эргцүүлж ойлгохвол илүү энэ мэдлэгээ баттгах боломжтой. За тэгээ өнөөдрийн сэдв дээр хамгийн их одоо анхаарлаа хандуулах чухал нэг хэсэг бол энэ бодомжийн ангиллалын асуудал байгаа. Тэгэхээр бодомжийг ерөнхийд нь энгийн бодомж, нийлмэл бодомж гэсэн хоёр төрөлд ангилж үзэж байна. Энгийн бодомж гэдэг нь ямар бодомжийг хэлж байна вэ гэхээр өөр бодомжид задаргаж үл болох бодомж. Одоо жишээ нь бороо орж байна гэдэг бол өөр бодомжид задаргаж болохгүй. Нийлмэл бодомж болохоор хоёр муу хид хідэн одоо бодомжуудаас үүсэж бий болж байгаа тэр бодомж. За тэгэхээр энэ энгийн бодомжийг дотор нь атрибутив бодомж буюу шинж тэмдгийн бодомж гэж. Харилцаат бодомж, оршин байхын бодомж гэсэн бас ийм гурван хэлбэрт бол бодит байдал дээр ангилж авч үзэж байгаа. За энийг арын слайдн дээр бол тайлбарлаж өгнө. Нийлмэл бодомж болохоор бас нэг 5 үндсэн хэлбэр байна. Одоо нэгдмэл бодомж, заагт бодомж, нөхцөл бодомж, тэнцүү бодомж, үгүйсгэл бодомж гэдэг. Тэгэхээр энэ болгоно бол бас өөр өөрийн онцлогтой. За энгийн бодомжийн төрлүүд гэдэг одоо атрибутив бодомж, харилцаат бодомж, оршихуйн байхын бодомжийг ингээд та нар өөрсдөө бас сайн юугаар ялгаатай байна гэдээ харьцуулах. Философт ер нь бүхнийг харьцуулж мэднэ гэсэн нэг чухал зарчим байдаг. Жишээ нь одоо атрибутив бодомж бол юмс болон тэдгээрийн шинж тэмдгийн хоорондын харилцаа холбоог батлах эсвэл үгүйсгэх байдлаар илэрхийлж байгаа бодомж. Жишээ нь хүн бол оюун ухаантай амьтан мөн гэсэн энэ бодомж бол яаж гинэ?
хүний мөн чанарыг тодорхойлдог, хүнийг бус тамтаас ялгаж өгч идэг нэг гол шинж бол оюун ухаан. Тэгэхээр оюун ухаан тэр шинж тэмдгийг бол онцлсон илэрхийлсэн юм бодомж байна. Харилцаад бодомж болохоор юм сүзэгчлийн хоорондын харилцааг илэрхийлж байгаа бодомж. Жишээ нь мөнх бол совдын ах гэсэн энэ одоо бодомжинд бол яаж юм? Ах トゥ угийн одоо харилцаа илэрхийлэгч байна. Оршин байхын бодомж нь бодомжинд яригдж байгаа юм бодит байдал дээр оршин байгаа эсэх тухай баримтыг илэрхийлсэн бодомж. Жишээ нь манай сургууль дээр одоо мэтгэлцээний клуб байдгаа, ажилтгаа гэх юм бол тэр одоо оршин байгаа эсэх тухай асуудлыг тайлбарлаж байгаа. За, категорийн бодомж гэдээ бас нэг нэр томьёо ойлголт байна. Тэгэхээр энэ категорийн бодомж гэж юу? Категорийн бодомжийн ангиллал дээр бас хүүхдүүд нэлээд төвлөрч үзэхгүй бол энэ дээр их алдаа гаргаад байдаг. Тэгэхээр категорийн бодомж гэдэг бол тухайн анги бүлгийн бүх юмс үзэгдэл эсвэл аль нэг хэсэгт нь ямар нэг шинж тэмдэг байгаа эсвэл байхгүй гэдгийг нотлох юм үгүйсгэсэн бодомж. Энэ тодорхойлолтод дотор байгаа үг болгоны утга агуулгыг сайн ингээд эргцүүлэн бодох хэрэгтэй. За тэгэд энэ категорийн бодомж бол тоо чанарын хувьд ялгаатай. Тэгээ энэ бодомжийг тоо чанараар нэгтгээд дотор нь 4 төрөл бас ангилж байгаа. Ерөнхий батламал бодомж, ерөнхий үгүйсгэл бодомж, хэсгийн батламал бодомж, хэсгийн үгүйсгэл бодомж гэдэг. За тэгээд энэ томьёонууд нь байна. Одоо ерөнхий гэдэг бол нөгөө бүх нэгч гэсэн одоо энэ үгнүүд холбоосууд орж ирж байгаа байхгүй. Тэгээд бүх хүн сайхан амьдрахыг хүсдэг. Энэ бол ерөнхий батламал бодомжийн жишээ. Нэгч хүн мөнх настай биш. Энэ бол ерөнхий үгүйсгэл бодомжийн жишээ байна. Хэсгийн батламал бодомжийн жишээ бол зарим сурагч тамирчин. Одоо Монголынхаа нэрийг дэлхийд гаргаад явж байгаа тамирчин сурагчид бас байна. Тэгвэл хэсгийн үгүйсгэл бодомж нь зарим S бол P биш. Зарим сурагч бас тамирчин биш. Одоо бүх сурагч бол тамирчин биш. Тэгэхээр та нарын энэ одоо 4 төрлийг энэ урд нь нэг латин үсгээр тэмдэглэсэн тэмдэглэгээнүүд нь бас нөгөө логикт ийм хураангуулад илэрхийлж байгаа. За тэгэхээр энэ категорийн бодомжийн ангиллын саяын 4 төрөл дээр би бас нэмээд жоохон тодтоход хэлчихье. Энэ ерөнхий батламал бодомж нь бол ерөнхий ба нотлол шинжийг илэрхийлсэн бодомж. Нотлол буюу одоо батламал шинжийг илэрхийлж байгаа. Жишээ нь бүх иргэн хөдөлмөрлөх эрхтэй. Жишээ нь Монгол улсын үндсэн хуулинд бол бүх иргэн бас хөдөлмөрлөх үүрэгтэй. За тэгэхээр тэрийг бол логикт юу гэж бүх S бол P мөн гэсэн тэр томьёогоор. Ерөнхий үгүйсгэл бодомж бол тэр ерөнхий ба үгүйсгэл чанарыг илэрхийлж байгаа бодомж. Тэгвэл хэсгийн батламал бодомж бол хэсгийн болон тэр батлал одоо нотлол шинжийг өөртөө илэрхийлж байгаа. Төрөний авсан жишээнүүдээр ингээд тайлбарлаж байна. Хэсгийн үгүйсгэл бодомж бол хэсгийн болон үгүйсгэл шинжийг өөрөөр хэлбэл нэгэн зэрэг илэрхийлж байна гэсэн үг. За тэгэхээр энэ одоо аль нь одоо ерөнхий батламал бодомжинд хамаарах вэ гэж шууд энэ 4 томьёог тавьсан байж болно. Эсвэл хэсгийн батламал бодомж аль нь вэ гэж бас энэ 4 томьёог тавьсан байх. Та нар бол хоорондоо дурж төрөлдөхгүй байхын тулд нэлээд сонигтлаад судалж хэрэгтэй байна. За дараа нь тэр нийлмэл бодомжийн төрлүүд гэдэг түрүүн бас ирсэн шүү дээ. Одоо нэгдмэл бодомж буюу конъюнктив бодомж. Заагт бодомж буюу дисъюнктив бодомж. Тэр болцолт зарим номдэр нөхцөл бодомж гэж бичээд байгаа. Импликатив гэдэг тэр гадаад үгийг бол болцолт нөхцөлт гэдэг хоёрын зар орчуулад. За тэр тэнцүү бодомж буюу эквивалент бодомж. Тэгээд үгүйсгэл бодомж гэдэг нийлмэл бодомж бол ийм 5 төрөл хуваагдж. За тэгэхээр нийлмэл бодомж гэдэг чинь түрүү хэлсэн. Хоёр юм уу хид хідэн бодомжоос, энгийн бодомжоос бүрэлж байгаа бодомжийг бид нар юу гэж хэлдэг? Нийлмэл бодомж гэж ойлгож байна. За тэгээд эхлээд одоо тэр нийлмэл бодомж, конъюнктив бодомж гэдэг нь шүү дээ. Энэ нийлмэл бодомжийн нэг одоо үндсэн хэлбэр төрөл. Тэгэхээр энд бол онцлог нь юу вэ? Тэр логик холбоос болох баагаар холбогдож байгаа. Хоёр юм уу хид хідэн бодомжоос бүтсэн ийм нийлмэл бодомжийг юу гэж хэлж байна? Нийлмэл бодомж, конъюнктив бодомж гэж. За тэгээд тэр логик томьёо нь бас тэр AB-гээ тэмдэглэсэн тэр зүйл байна. За тэгээд энэ дээр нэг жишээн дээр бас аваад үзэхээр илүү ойлгогдох. Гэмт хэрэг ба яаш итгэл нь хэргийн үйлдлийн үед хүчин төгөлдөр үйлчж байсан хуулиар тодорхойлогдно гэсэн ийм одоо юу байна? Нийлмэл бодомж, одоо конъюнктив бодомж. Тэгэхээр энэ дээр нөгөө баа гэсэн холбоос маань байна. Тэгэхээр энд
ямар хоёр энгийн бодомжоос бүрдэж гэнэ үү? Гэмт хэрэг нь хэргийн үйлдлийн үед хүчин төгөлдөр үйлчж байсан хуулиар тодорхойлогдно. Яз шийтгэл нь хэргийн үйлдлийн үед хүчин төгөлдөр үйлчж байсан хуулиар тодорхойлогдно гэсэн ийм хоёр энгийн бодомжоос бүрдэж байгаа. Тэгэхээр энэ баа гэдэг холбоо үгээр холбоосоор илэрж байгаа логик холбоог конъюнкц гэж юу нэрлэдэг. Тэгээ эндээс үүдээд энэ одоо нийлмэл бодомжийн нэг үндсэн түгээмэл хэлбэр бол энэ конъюнктив бодомж байгаа юм. За тэгээд та нар өөрсдөө бас энэ шиг одоо ямар жишээ байж болох вэ? Жишээнүүдээр сайн гаргаж сурах хэрэгтэй. За тэгвэл тэр заагт бодомж, дизъюнктив бодомж гэдэг нь шүү дээ. Дараагийн одоо нийлмэл бодомжийн нэг хэлбэр бол энэ одоо гол ялгаа өмнөхөд одоо баа гэсэн холбоос байсан бол энэ буюу эсвэл гэсэн холбоосоор холбогдож байгаа. Ийм энгийн бодомжуудаас бүрдсэнийг заагт бодомж, дизъюнктив бодомж гэж нэрлэж байна. Хэрвээ бол мөн гэсэн бас нэг ийм логик холбоос байгаа. Ийм одоо холбоос бүхий үндэслэгээ мөрдлөгөө хоёрын хооронд холбоог илэрхийлсэн бодомжийг юу гэж хэлж байгаа? Нөхцөлт буюу одоо зарим номдор болцолч гэдэг хоёр янзаар бичээд байна. Логикийн номнууд дээр. Тэр импликатив бодомж. За тэр логикийн томьёо нь бол одоо нэг ийм тэмдэглэгээ байж байгаа. Тэгэхээр энэ үндэслэгээ мөрдлөгөө хоёрын холбоо нь бас тэгсэн үед, тэгсэн цаг, тэгсэн тохиолдолд хэрв ахвал болно гэдэг ийм логик холбоотой утгуудаар бас энэ нөхцөлд бодомж бол илэрч болно. За тэгвэл нийлбэл бодомжийн дараагийн нэг хэлбэр энэ equivalent бодомж, тэнцүү бодомж гэж хэлээд байгаа тийм. Энэ бол тэр одоо нийлмэл бодомжийг бүрдүүлж байгаа бодомжууд нь зэрэг үнэн байх юм уу? Зэрэг худал байх үед үнэн байдаг нийлмэл бодомж. За үгүйсгэл бодомж бол одоо яах нь ийм одоо тэмдэглэгээнүүдээр явж байгаа. За тэгээд дараагийн жишээнүүдээр бас гарах юм. Дараа нь бас нэг одоо энэ бодомжийн онлын эцэгтэр бодомжийн терминий хуваарлалтай асуудал бол нэлээд чухал байгаа юм. Тэгэхээр бодомжид термин гэж юу хэлээд байгаа вэ? Энэ бодомжийн субъект, предикат хоёрыг хэлээд байгаа шүү дээ. Бодомжийн субъект, предикатыг терминууд гэж хэлээд байгаа. За тэгэхээр бодомжийн терминий хуваарлалт гэж юм юу вэ гэхээр энэ нэг юм логик үйлдэл байна л да. Бодомжийн субъект, предикатын багтаамж дээр хийх логик үйлдэл, одоо сэтгүүн үйлдэл. За тэгэхээр энэ терминуудын хоорондын багтаамжийн харилцааг бол бас нэг юм тойргоор илэрхийлж байгаа. Тэгэнгүүт тестэнд оруулаад энэ тойргоо зурчхад за одоо энийг аль дүрсэд нь хамаарах вэ гэд. Тэгэхээр та нар тэр терминуудын хоорондын багтаамжийн харилцааг тойргоор илэрхийлсэн тэр дүрслүүдийг бас сайн ойлгож авах хэрэгтэй. Тэгээд тэн дээр юу харагдгийг гэхээр тэр тойргууд дээр бодомжид терминууд нь хуваарлагдсан эсвэл хуваарлагдаагүй байгааг илэрхийлж байгаа. За тэгвэл хуваарлагдсан термин, хуваарлагдаагүй термин гэж юу хэлээд байгаа юм бэ гэд. Энэ хоёрыг бас сайн ялгаж ойлгох хэрэгтэй. Тэгэх юм бол нөгөө тойргоор дүрслэн илэрхийлэл дээр бол илүү ойлгомжтой болж байгаа. Тэгэхээр хуваарлагдсан термин гэдэг бол яах нь вэ? Бодомжийн нэг термин нь багтаамжаараа нөгөө терминдээ бүрэн харьяалагдж байгаа. Эсвэл түүнд огт харьяалагдахгүй байх. Ийм үед бол одоо хуваарлагдсан термин гэж ойлгож байна. Өөрөөр хэлэх юм бол юу гэж байна? Бодомжийн терминууд төрөл болон дүрсийн харилцаатай бол дүрс харилцаа бүхий терминууд нь хуваарлагдсан байдаг. Тэгвэл нэг терминий багтаамж нөгөө терминий багтаамжийн зөвхөн хэсэг нь болж орж ирж ивэл энд бол юу гэсэн бүрэн харьяалагдж ивэл гэсэн шүү дээ. Эсвэл огт харьяалагдахгүй байвал тэр хуваарлагдсан. Бүрэн харьяалагдах, огт харьяалагдахгүй байх гэдэг бол хуваарлагдсан термин. Харин терминий багтаамж нөгөө терминийхаа багтаамжийн зөвхөн хэсэг нь болон орж ивэл энэ терминий хамааруул зохицуулсан бүгдийнх нь тухай биш. Заримынх нь тухай бодомж илэрхийлж явах юм бол тэрийг юу гэж байна? Хуваарлагдаагүй термин гэж хэлж байгаа. За тэгээд энийг бид нар энэ тойргууд дээрээс харж байна. Жишээлбэл одоо энэ ерөнхий категорийн бодомжийн дөрвөн төрлийн терминий хуваарлтыг ингээд ийм тойргуудаар төрсөдөр илэрхийлж байгаа. Тэгэхээр терминуудын хоорондын багтаамжийн харилцааг тойргоор илэрхийлэхэд жишээлбэл энэ ерөнхий баталмал бодомж дээр терминуудын хуваарлалт одоо яаж илэрч байна вэ гэхээр ийм хоёр тохиолдол байна. Нэгдүгээр нь бол субъект нь хуваарлагдсан, предикат нь хуваарлагдаагүй. Одоо энэ. Жишээ нь манай ангийн бүх сурах шалгалтаа өгсөн гэсэн энэ одоо юун дээр манай ангийн бүх сурах шалгалтаа өгсөн. Энэ дээр энэ тойрог дээрээс та нар юу гэж ойлгож байна вэ? Субъект хуваарлагдсан.
предикат дотор ингээд багтаамжаараа багтаад орсон байгаа үстэй. Тэгвэл нөгөө нэг ерөнхий баталмал удамжийн тохиол нь юу гэхээр энд бол субъект предикат хоёулаа хуваарлагдсан байна. Одоо ингээд хоёул зэрэгцээд байж байгаа юм. Квадрат бол тэнцүү тал тэгш өнцгт мөн. Квадрат тэнцүү тал тэгш өнцгт гэсэн энэ хоёр ойлголт бол багтаамжаараа тэнцүү. Тэгэхээр хоёулаа бол хуваарлагдсан ингээд байна. За тэгвэл хэсгийн баталмал бодомж дээр одоо терминүүдийн хуваарлал яаж ийм гэхээр бас хоёр тохиолдол байна. Нэгдүгээрт бол субъект предикат хоёулаа хуваарлагдаагүй. Энэ манай ангийн зарим сурах шалгалт төгсөн гэсэн энэ одоо зүйлээс харж байна. Хоёр дахь тохиолдол нь болохоор предикат нь субъектаа бүрэн харьяалагдж байгаа. Одоо субъект нь энэ S үсэг, предикат нь энэ P үсэг байгаа шүү дээ. Тэгэхээр ийм одоо тохиолдлууд байна. Зарим амьтан бол өвсөн тэжээлтэн мөн. Одоо яг 2025 оны 9-р ерөнхий шалгалтанд бол ийм сорил ирсэн байна. Тэгээд энэ дүрсүүдээс аль нь одоо энийг илэрхийлж байна вэ гэд тойргуудаас. За тэгвэл ерөнхий үгүйсгэл бодомж дээр яаж илэрж байна вэ гэхээр термины хуваарлалт нь субъект предикат хоёулаа хуваарлагдсан байна. Энэ. Тэгэхээр тойрог бол дөрвөн өнцгт биш гэд одоо энэ үгүйсгэл бодомж. Тэгвэл хэсгийн үгүйсгэл бодомж дээр термины хуваарлал яаж илэрж байна вэ ялгаатай вэ гэхээр субъект нь хуваарлагдаагүй, предикат нь хуваарлагдсан байна. Түүнийг ийм дүрсээр одоо тойргуудаар бол илэрхийлж байгаа. За тэгэхээр энэ хідэн тойрог дээр л одоо толгойн эргээд байгаа. Тэгэхээр өөрөөсөө тэр энэ одоо терминүүдийн хуваарлалт гэж юу? Тэгээд хуваарлагдсан термин, хуваарлагдаагүй термин гэдгийг ойлгож иж бас энэ тойргуудаа ялгаж салгаж ойлгох гэдэг. Энэ дээр нэлээд сайн бүтээлчээр өөрөөсөө дахин уншиж эргцүүлж ажиллах хэрэгтэй. За энэ дээр жишээ нь энэ байна. Эстэй шалгалтын сорил 2025 онд нийгмийнх нь. Зарим амьтан бол өвсөн тэжээлтэн мөн гэсэн бодомжийг аль бүдүүцүү илэрхийлж байна вэ гэдээ ингээд төрсөд тавьсан байна. Тэгэхээр одоо энэ дээр бол сая нөгөө бидний өмнө ярьсан тойргуудаас аль нь одоо энийг илэрхийлж байгаа. Өөрөөсөө их сайн бодож эргцүүлж үнэхээр зөв үү гэдгийгээ шалгаж бас нэг эргэлзэх зарчим гэж байна шүү дээ. Тэгэхгүй зүгээр бодохгүйгээр харуулцдаг, тааж буудаад онохоос онохгүй нэг шүү дээ. Тийм учраас тэр суур онлайн мэдлэг бол заашгүй чухал байна. За тэгэхээр энэ 2025 оны 9-р ерөнхий шалгалтанд ирсэн бодомжтой холбоотой бас нэг сорил байна. Одоо бүх квадрат бол дөрвөн тал нь тэнцүү тэгшүнцэгт мөн гэсэн бодомжийг аль бүдүүчин зөв илэрхийлж байна вэ? Тэгэхээр бас одоо саяын тэр термины хуваарлалтуудыг тойргоор илэрхийлсэн дүрсүүдэд ялгаж чадж гин үгүй юу гэдгийг бол эндээс харж байна. За дараа нь категорийн бодомжоос шууд дүгнэлт хийх үйлдэл. Энийг бас сайн суралцах хэрэгтэй байна. Энэ дээр бол одоо эргүүлэг, хувиргалт, сөргүүлэн тавих гэсэн гурван хэлбэрийн үйлдэл байна. Эргүүлэг гэдэг бол бодомжийн субъект предикат хоёрын байрыг нь солиод дүгнэлт хийж байгаа үйлдэл. За одоо ингээд тестн дотор аль нь эргүүлэгийг хамаарах вэ, аль нь хувиргалтын үйлдэл вэ, эсвэл аль нь сөргүүлэн тавих үйлдэл вэ гэдэг энэ гурван хэлбэрээ бас ялгаж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энийг онлайн шинжтэй өгүүлбэрүүдэд сайн ойлгож тэрүүнд хариулна. Тэгэхгүй зүгээр одоо юу гэдгийг эднэрийг мэдэхгүйгээр бол жишээ нь хувиргалт гэж юу вэ гэдгийг мэдэхгүйгээр тэрийг ялгаж чадахгүй. Эргүүлэг гэж юу вэ гэдгийг мэдэхгүйгээр бас хариулж чадахгүй байгаа юм. Тэгэхээр ер нь тест чинь бол маш тодорхой, зөв, оновчтой, цэгцтэй мэдлэгийг шалгаж байгаа нэгдүгээрт, хоёрдугаарт бас та бүхний эргцүүлэн бодох, шүүн тунгаах, нөгөө зөв сэтгэх, зөв сэтгэжээ, зөв ойлгожээ, зөв хариулах байхгүй юу? Тийм учраас та нарын логикийн одоо ойлголт, бодомж, оюун дүгнэлт гэсэн сэдвүүдийг тэр сэтгүүн хуулиудын одоо зарчим дүрмүүдийг маш сайн судалж юм бол бас энэ тестэн дээр ер нь сүүлийн жилүүдийн элстэй ерөнхий шалгалтын сорилын тавилт бол тэр чиглэл рүүгээ их өөрчлөгдөж байгаа шүү дээ. Зөвхөн ганц мэдлэгийг шалгахгүй. За тэгэхээр хувиргалт гэдэг бол эргүүлгээс ямар ялгаатай гэж байна? Бодомжийн чанарыг баталмал болон үгүйсгэлээр, үгүйсгэл болон баталмалаар солих. Тэр предикатыг түүний гүйцэлтээр солих үйлдэл. Тэгвэл сөргүүлэн тавих үйлдэл нь нэгдүгээрт бодомжийн субъектыг түүний гүйцэлтээр сольж предикатын байранд тавих. Хоёрдугаарт нь предикатыг түүний гүйцэлтээр нь сольж субъектийн байранд тавих үйлдэл. За тэгэхээр эднэрийг бол одоо ингээд маш сайн яах нь уншаад өөрсдөө жишээнүүд гаргах. Одоо биелийн хоол өгөхгүй. Тэгэхээр сурахчгүүдээр олон жишээнүүд байгаа. Тэгээд эргүүлгийн жишээ нь юу ажиллах юм, хувиргалтын жишээ нь юу ажиллах юм, сөргүүлэн тавихын жишээ нь юу ажиллах юм. Одоо чи ер нөгөө суралцагч төвтэй суралцахын чухал гэдэг байгаа учраас багш бүгдийг хэлж өгөхгүй.
өөрөөсөө бодоод сэтгээд олсон юм бол илүү бүтээлч бөгөөд мартагдахгүй байгаа. Тэгэхээр багш хэлэхэд нэг чихэр ороод нөгөө чихэр гараа явчих шít. Тийм учраас та нар одоо бие дааж бодож сэтгэж тэгтээ зөв бодож сэтгэж сурахад бол энэ одоо үйлдэлүүд чухал байна. За тэгээд би төгсгөлд нь та нарт энэ номнуудыг одоо уншихыг зөвлөж байна. За ер нь бол энэ логикийн хамгийн анхны сурагчийг бол манай Монгол Улсын их сургуулийн одоо багш профессор Гавьяа Төгш академич Норуу Самбаа багш 1977 онд бичсэн байдаг. Тэгээ Норуу Самбаа багшийн 77 онд бичсэн сурагчийг бол одоо ер нь ховор бараг олддоггүй. Тэгтээ Мойсийн одоо профессорын өв гэж цувралд бол бас хэвлэгдсэн байдаг. Манай Монгол судлалын хүрээлэн бол профессор багш нарын хатар олдохгүй болсон ховор ном бүтээлүүдийг бас профессорын өв гэдэг ийм цувралаар хэвлэж байгаа юм. За энэ логик гэдэг гарын авлага байна. Энэ бол интернет цахимаар байж байгаа. Энэ бас нэг төслийн шугамар бичсэн манай Монгол Улсын их сургуулийн философийн тэнхимийн логик хичээл заадаг одоо Гомсрон багш, Утганбаяр багш, инх тунгалаг энэ гэдэг тэр багш нарын бичсэний гарын авлага нэлээд хэлбэршүүлсэн. Бас одоо дунд сургуулийн ахлагангийн хүүхдүүд илүү уншигт. За энэ манай тэнхимийн эрхлэгч профессор Утганбаяр багшийн логикийн сурагчиг бол хэд хэд удаа хэвлэгдсэн. Би энэ лекц бэлтгэхэд бас энэ номыг голдуу ашигласан. Ер нь энэ номнууд сайл альнаас нь ашигласан байна. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө бакалаврын оюутнуудад зориулсан. Тэгтээ бас их ойлгомжтой ингээд жишээ баримтууд ард нь дасгал ажлууд нэлээд байгаа. Эндээс байгаа. Тэгэхээр тэр дасгал ажлуудыг, сорилуудыг та нар бас хийх хэрэгтэй. Дараагийн ном бол энэ Монгол Улсын боловсролын их сургуулийн одоо философийн доктор Нэмэгч Жаргал багшийн бичсэн ном байна. За энийг бол одоо дунд сургуулийн тэр нийгмийн ухааны багш нар нэлээд бас хэрэгэлдэг. Та нар сургууль судалгааны ажилд хэрэгжилж байгаа сурагчийг. Тэгэхээр эднэрийг ингээд харьцуулаад үзэхэд жишээ нь бодомж гэж юу вэ гэдгийг энэ номон дээр юу гэсэн, энэ дээр юу гэсэн, энэ дээр юу гэж тайлбарсан гэдэг ингээд харьцуулаад үзэхээр бас тайлбарууд ингээд хүн болгоо өөрийн онол арга зүй те онцлогуд бас байна. Тэгвэл ерөнхийдөө адилхан боловч бас ялгаанууд байна. За тэгээд тэр хангаа дээд сургууль одоо Гавьяа Төгш Санж Бэгжийн төмөр очир багш бол бас манай Монгол Улсын их сургууль өөрөө бол математик мэргэжлээ. Тэгтээ философи, энэ логик бол бас хичээл зааж исэн. Энэ формал логик, ер нь логик ч юм бол одоо Аристотелийн логик, формал логик гэж байгаа. Тэрнээс гадна математик логик, диалектик логик энэ гэдэг диалектикийн олон хэлбэрүүд байна. Тэгэхээр энэ формал логикийн бодлого дасгалын хураамж гэж байгаа. Энэ бодлого дасгалуудыг сайн ажиллах юм бол бас энэ яах нь сэдвүүдийг илүү гүн гүнзгий сайтар ойлгох боломжтой болж байгаа. Тэгэхээр ер нь одоо уншихаа болов сэтгэхэ болно гэж нэг үг байгаа. Зөвхөн нэг одоо сурагчдаар байгаа хэдхэн өгүүлбэр ч юм уу эсвэл нэг багшаа ярьсан хэдэн үгээр ингээд өөрийгөө болчлоо гэж бодоод байж болохгүй. Одоо мэдлэг мэдээллийн зуунд бол цахимаар ч ном байж гэн, дахиад одоо номын худлаа дэлгүүрүүдээр чинь номнууд нь байж гэн. Тийм учраас өөрөөсөө юм их бүтээлч ач холбогдол өгч судлах явдал бол би хэлсэн логик ерөөсөө хувь хүний амьдрал дээр одоо шинжилгээ судалгаанч дээр чухал ийм мэдлэг байна гэж. За та бүхэнд одоо элсдийн шалгалтанда их өндөр амжилт гаргахыг хүсье өрөөё.